хоёр дугуй тээврийн хэрэгсэл гараад эхэллээ тийм. Осол эндэгдлээс ер нь нүдний хажуугаар бас өнгөрдөг боллоо. Тэгэхээр энэтэй холбоотойгоор тээврийн цагдаагийн албанаас бид зочныг урьсан байгаа. Тэгэхээр тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын зам тээврийн хяналт болоод төлөвлөлт зохион байгуулалтын хилцээний дарга цагдаагийн хурандаа Очирбат өнөөдөр ирсэн байна. Хамтдаа зочноо авцгаая. Тэгээ та нартаа бас магадгүй энэ талаарх асуулт тийм байх юм бол мэрэгчлэнээс асууж болно. За танд өглөөний мэндийг хүргэе. Тухтаа суугаарай. За баярлалаа. Чихвчээ зүгээд та микрофоноо өөртөө баг зэрэг тохируулаад сайхан чөлөөтэй сууж олно. Зя. Зя өглөөний мэнд өглөөг яаж эхлүүлв? За өглөөг одоо тэгээд бас сүүлийн зас орж их шиг байна гэж ойлгож байгаа. Тэгээд нөгөө л замын хөдөлгөөн маань яаж байгаа бол нөгөө мафид дискутер сурантай хүүхдүүдтэй яаж байгаа бол гэдэг бодлоор л өглөө эхлүүллээ. Яг үнэн тий. Нэрэл одоо цас орхоор яг энэ цагуурын одоо ялбаа үзэгдэлтэй холбоотойгоор зам тээврийн хөдөлгөөн бол хурцсах, саарах, альва осол эндэгдэл гарах одоо тохиолдол нэмэгдэж байдгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр буюу 4 сарын 10-наас эхлээд 2 дугуйт зам тээврийн 2 дугуйт одоо тээврийн хэрэгсэл гэж ярьж болох бах тий. Мопед, скутер замын хөдөлгөөнд оролцож эхлэе. Энэтэй холбоотойгоор бид өнөөдрийн сэдвийн дагуу ярилцах болно. За тэгээд түрээсийн ер нь ундаг дугуй, скутер, мопед гэд 2 дугуй тээврийн хэрэгсэл бол сүүлийн жилүүдэд юу гэдгийг манай Монгол улсын тээврийн одоо хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Үүнтэй холбоотойгоороос осол эндэгдлүүд нэлээд их гарах болсон. Тэгэхээр энэтэй холбоотой сүүлийн үеийн танд онцлог мэдээллүүд байна уу? Тэрнээс дурдвал тийм. Ер нь бол энэ төрлийн тээврийн хэрэгсэл сүүлийн 3-4 жилд бол нэлээд ихэвчлээ. 3-4 жил болчихсон байна тийм. 21, 22 оноос за 23 оноос л бүр эрс нэмэгдэж эхэлсэн. За ер нь бол хамгийн сүүлийн одоо тоо баримтаар гэдэг юм энэ 22-оос 25 онд өнгөрсөн жилүүдэд маань ер нь энэ гэмтэл согог үндэсний төвийн өгч байгаа мэдээлэлээр 3437 орчим осол гэмтэл энэ тохиолдол бүртгэгдсэн гэж тоо баримт өгж байгаа. За өнгөрсөн жилд гэхэд 2327 тохиолдол бүртгэгдэж энэ төрлийн тээврийн хэрэглээс хүмүүс гэмтэж бэртсэн юм тоо баримтыг л өгöd баг. Тэгэхээр яалтчгүй энэ төрлийн тээврийн хэрэгсэл маань бас нэмэгдэж байгаа. Үүгээрээ осол хэрэг, хүний амнаас хохирох, гэмтэл бэртэх, эдийн материалын хохирол учрах асуудал бол нэмэгдэж байгаа. За үүнтэй холбоотойгоор бас өнгөрсөн 3 сарын 20-ны өдөр бол нийслэлийн засаг даргын А387 гээд захирамж гарсан. За захирамжийн гол одоо ачаалал үйлдвэрлэхийн залт бол эдгээр тээврийн хэрэгслүүдийг бүртгэлжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Учираас бүртгэлжүүлэх асуудлыг гэдэг бас тусгасан байгаа. За дараагийн нэг асуудал нь үүнтэй холбоотой бас энэ туристлүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний шаардлага тавьж зөвшөөрөл олгож гэрээгээр зохицуулах юм шаардлага үүссэн. За энэтэй холбоотой бас тодорхой залтууд гарсан. За мэдээж зам байгууламжийн одоо холбоотой асуудлууд бол хөндөгдөж байгаа. Энэ дээр ундаг дугуйн зам, ундаг дугуйн игнийг нэмэгдүүлэх, за зогсоолын талбайг нэмэгдүүлэх асуудлууд бол байгаа. За дараагийн асуудал нь хяналт шалгалттай холбоотой. За дараагийнх нь урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хэрэг долоо нэт хүрэх ийм асуудлуудыг захирамжид дурддагдсан. За захирамжийн бас үр дүн гарч байгаа гэж ойлгож байгаа. Тухайлх юм бол нийслэлийн нафтэрийн бүртгэлийн газраас бас эдгээр тээврийг бүртгэлжүүлэх асуудлуудыг бас хөндөж энэ одоогоор туристлүүлэгч гэж байгаа 7 байгууллага тухайн байгууллагад хүсэлтээ өгөөд энэ тэгээд ихний тоогоор бол одоо 36,000 төгссөн гэдэг тоо баримтыг гаргаж ирсэн. Тэгэхээр урд нь бол эдгээр тээврийн хэрэгслүүд маань тоо хөдөлгөөнд орчод байгаа тодорхойгүй байсан. Тэгэхээр одоо бол бүртгэлтэй энэ туристлүүлэгч байгууллагын 36,000 гаруй тээврийн хэрэгсэл байна. Дээр нь иргэдийг одоо бүртгэлжүүлээд иргэдийн унж байгаа энэ мафид гэдэг төрөлд ороод байгаа тээврийн хэрэгсэл бүртгэхээр бас тодорхой хэмжээний тоо гарч ирнэ. Бүртгэлжүүлэх хэр үр нөлөөтэй бэ? Нэгт нөгөө талдаа бид
та сая хэлж байна 26,000 гаруй одоо тээврийн одоо 2 дугуйт хэрэгслүүд байна гэж байна. Яг энэ тээврийн хэрэгслүүд явах зам өнөөдөр Монгол улсад нийслэл Улаанбаатар хотод тийм хэр их байгаа бол хэр хүртээмжтэй байгаа бол бүртгэлжүүлэх нь гол юм уу? Эсвэл тэдгээр одоо тээврийн хэрэгслүүдийг явах замыг тавих нь илүү үр дүнтэй болов уу? Та юу гэж бодож байгаа вэ? Тийм, ер нь бол энэ төрлийн тээврийн хэрэгслийг ундаг дугуй, мофед, мотоцикл гэсэн 3 төрөлд хувааж үзэж байгаа. Техникийн үзүүлэлтээр. Өөрөөр хэлбэл нэг 0.25 кВт-аас дотгош булчингийн хүчээр явдгийг нь ундаг дугуй төрөлд хамааруулж үзэж байгаа. За 0.25-аас нэг 4 кВт орчим хүчин чадалтай 50 км/цаг хүртэлх дотор явж байгаа энэ тээврийн хэрэгслүүдийг мофед гэж байгаа. 50 км/цагаас илүү хурдтай гарч байгааг нь мотоцикл гэдэг энэ төрөл хамааруулж үзэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хүртэл бид нөгөө зөвхөн мотоциклыг бүртгэлжүүлж явж ирсэн. Тодорхой хэмжээнд бас 100% бүртгэлжүүлж чадахгүй байсан. Тэгэхээр энэ мофед гэдэг тээврийн хэрэгсэл бүртгэлжүүлснээр ямар бол иргэд энэ өөр өөрсдийнхөө тээврийн хэрэгслийг өөр өөрсдийнхөөроо нэрлж, томьёолж одоо минийх мофед биш, цахилгаан ундаг дугуй, минийх байк гэдэг ч юм уу төрлөөр нь ингэж загвараар нь янз бүрийн нэршлэр нэршлээд байгаа. Энэ бүртгэлжүүлснээр өөрийнхөө тээврийн хэрэгслийг ямар төрөлд хамаарж байгааг нь мэдэх боломжтой болж байгаа. 20 дахь асуудал нь бүртгэлжүүлснээр энэ эзэмшигч, өмчлөгч нь тодорхой болж ирж байгаа. Эзэмшигч, өмчлөгч тодорхой болно гэдэг маань өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрм заасан нөгөө мофед маань 16 нас хүрсэн хүн унах ёстой гэдэг шаардлагыг бид нэр дүрмээрээ тавих ёстой. Ингэснээр тэр 16 наснд хүрээгүй хүнийг унуулсан бол тухайн эцэг их асран хамгаалагчид нь хариуцлага тооцох. За энэ төрөөслөгч байгууллагууд маань 16 наснд хүрээгүй хүнд унуулах боломжийг одоо технологийн хувьд олгож байгаа бол энэ дээр нь бас хариуцлага тооцож их асуудлууд бол бүрдэж ирж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Мэдээж зам байгууламжийн хувьд бол нийслэл маань өөрөө тодорхой хэмжээний төсөв хөрөнгийг нь ундаг дугуй зам игнэг нэмэгдүүл хөө гаргах энэ ажлууд бол үе шаттайгаар хийгээд явж байгаа. Дөрвийн заалтын хувьд бол өнөөдөр энэ төрлийн тээврийн хэрэгсэл маань ундаг дугуй бол явган үний замаар явах зохицуулттай. Энэ мофед гэдэг байгаа энэ 50 км хүртэлх хурдтай тээврийн хэрэгсэл скутер энэ одоо экобайк, UB байк гэдэг юм уу энэ төрөслүүлээд байгаа энэ тээврийн хэрэгсэл нь мофедийн төрөлд орж байгаа учраас явган хүний замаар явахгүй юм дөрвийн зохицуулттай. Хаагаар явах бол ундаг дугуй зам, ундаг дугуй игнэгээр явах ёстой. За энэ зам маань өөрөө байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун гартал болон хөөгөр юм явах. Хэцүү зохицуулт бол одоо замын хөдөлгөөний дүрм зааснаар бол мөрдөгдөж байгаа. Тэгэхээр цагдаагийн байгууллага энэ дээр бас хяналт тавих. За мэдээж нөгөө төрөслөж байгууллагуудын цахим системд бас тохиргоонуудыг хийх. За иргэд олон нийтэд хамтарсан мэдээлэл сурталчилгааны ажлыг явуулахаар ингэж төлөвлөд байгаа. Ер нь бол дан ганц одоо цагдаагийн байгууллага энэ 36,000-аас дээш гарсан 40 орчим мянган тээврийн хэрэгсэл бол ганцаараа одоо хяналт тавина гэдэг бол асуудал. Тийм учраас энэ дээр бүх шатны төрийн байгууллага, энэ чиглэлээр үйлчилгээ явуулж байгаа байгууллага, ялангуяа боловсролын байгууллага, эцэг их асран хамгаалагчдын одоо итгэх санаачлал бол нэлээдгүй ач холбогдолтой байгаа. Харамсалтай нь энэ дээр бидний эцэгчүүд маань энэ төрлийн тээврийн хэрэгслийг унуулчаад хяналт тавьсангүй гэдэг байдлаар цагдаагийн байгууллага руу эргэж шүүмжил ийм хандлагууд бол их байгаад байна. Гэтэл өөртөө тэр хүүхдэд маань зэвсэг бариулчаад байна шүү дээ. 18 нас хүрээгүй хүнд мотоциклийн төрлийн сорон гэдэг тээврийн хэрэгслийг худалдаж авч өгөө. 80 хүртэл худалдаж байгаа шүү дээ. Тий. Энэ тээврийн хэрэгслийг унуулчаад тэгээд цагдаагийн байгууллагаас хяналт тавьсан гэдэг шаардлага тавих нь ямар зөв зохистой юм болоо гэдэг. Энэ асуудал бас аль альталтай байгаа байхгүй. Нийслэл Улаанбаатар хотын хувьд хэд одоо нийт замын хэд орчим хувь нь дугуй болон дугуй бол явган үний замаар явах боломжтой юм байна гэж бодоход 2 дугуйт тээврийн хэрэгсэл буюу мопед, скутер, мөн одоо мотоцикл явах юм боломжтой дугуй одоо тэр 2 дугуй тээврийн хэрэгслийн замтай гэж тооцдсон болоо. Ийм яг хувьчилсан тоо байдаг болов уу? За энийг яг хувьчилсан тоо бол манай цагдаагийн байгууллагад бол байхгүй. Ерөнхий яг мэрэгжлийн байгууллага хариуцсан
байгууллага одоо нийслэлийн замын хөгжлийн газар гэдэг юм уу холбогдох газраас нэг тоог авах боломжтой байхаа. Мотоциклийн хувьд бол энэ өөрөө мотоцикл загвар дотор срон дээр нь кросс гэдэг спортын загваруудын тээвэр хэрэгслүүд бол хамрагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг мотоциклийн төрлийн тодорхой хэмжээний загвар гэж ойлгох шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол одоо гар утас гэж байхад маш олон төрлийн загварууд байдагтай адилхан энэ загварууд гэж ойлгох хэрэгтэй. Мотоциклийн хувьд бол энэ маань өөрөө механикцсан тээвэр хэрэгсэл гэдэг ангилд орж байгаа учраас тухайн жолоочоос А ангиллын үнэлэх. За тэгээд дээр нь нөгөө улсын дугаар за мөн тэр механикцсан тээвэр хэрэгслийн жолоочийн үүргийг шаарддаг. Инхээр өөрөө манай мотоциклчд маань ингэдэг штэ. Энэ төвжирлийг туулах гээд игнээ байр зөрчөөд бусад машинтай зэрэгцэж ингэж орж ирээд нэг игнээ чагцалтаж ингэж явдаг, сүлжиж явдаг ийм асуудал. Тэгэхээр энэ бол ингэж хөдөлгөөнд оролцохгүй. Ер нь бол оролцохгүй. Энэ бол тухайн игнээндээ л явах хэрэгтэй. Мотоциклийн хувьд бол тухайн игнээнд хоёроо зэрэгцэж явж болно. Гүйс төрүүлэхдээ мөн л игнээ байраа эзэлж ингэж явна. Тэрнээс нэг игнээнд бусад тээврийн хэрэгслэнтэй давхцаж зэрэгцэж ингэж явж болохгүй. Яг механикцсан тээврийн хэрэгслүүд бусад суудлын автомашин бусад жолооч нар яаж хөдөлгөөнд оролцож байна? Энэгээр л хөдөлгөөнд оролцох ёстой. Гэтэл одоо өнөөдөр мотоциклчд маань улсын дугааргүй дээр нь ингээд игнээ байр зөрчөөд бусдын игнэнд саад болоод ингээд сүлжиж явж байгаа юм асуудлууд. Энэ өөрөө зам тээврийн осол гарах нөхцөлийг бол бүрдүүлээд байгаа гэдгийг бас ойлгох. Тэгэхээр мотоциклийн хувьд бол баруун гартал нэгдүгээр игнэгээр баруун гарталтаа барьж байгаа. Мотоциклчдийн хувьд бол 1 2 3 дахь игнэгээр явж болно. Тэгэхдээ сүлжиж явах нь сүлжиж явахгүй тухайн игнэнд автомашинтай зэрэгцэж ингэж явж болохгүй. Зөвхөн хажуу болон хоорондын зайгаа бариад л тэр игнэд явах хэрэгтэй. Тухайн игнэд явахдаа зэрэгцээ 2 игнээг өөрөөр явж болно мотоциклчдын хувьд. Энэ дэр нэг анхаарах юм бол одоо 4598 гээд Монгол улсад тавигдах техникийн ерөнхий шаардлага гэдэг стандарт байдаг. Энэ стандартын шаардлагыг хангацсан байх хэрэгтэй. Мотоцикл маань өөрөө тэр толтой, дор усны гэрэл тохиотой байх ёстой. Энэ дэр нөгөө нэг срон кросс загварын мотоциклчд маань одоо ялангуяа энэ срон гэдэг энэ тээвэр хэрэгсэл маань техникийн шаардлагыг зогт хангаагүй тээвэр хэрэгсэл. Тэгэхээр ер нь л энэ срон гэдэг энэ техникийн шаардлагыг мотоциклийн хэмжээнд нь хангахгүй бол энэ Монгол улсын замын хөдөлгөөнд нийтийн хэрэгцээний зам дээр оролцох боломжгүй тээвэр хэрэгсэл. Ийвч учраас цагдаагийн байгууллага энэ срон болон энэ кросс гэдэг спортын зориулалттай тусгаалсан зам талбайд ашигладаг уулын болон бартаат замын экстрим спортод ашигладаг энэ тээвэр хэрэгслийг нийтийн хэрэгцээний зам дээр явуулахгүй хориглох тэр төр саатуулах одоо журамлах ийм ажлыг бол зохион байгуулад ажиллаж байгаа. Тэгэхээр иргэд маань юу гэж ойлгох вэ гэхээр энэ техникийн шаардлага хангахгүй бол нийтийн хэрэгцээний зам дээр ашиглах боломжгүй л гэж ойлгочих хэрэгтэй юм болж байна. Энэ бол нэлийн шинэ мэдээлэл гэж харж байна. Тэгэхээр сүүлийн үе залуучууд бол нэлийн их суран бас авч ундаг болсон. Тэгэхээр энийг ер нь цаашдаа зам тээврийн хөдөлгөөнд оролцох боломжгүй байх юм зохицуулт гарч байгаа гэж ойлгож болох уу? Тэгээ энэ бол яг 4598 гээд Монгол улсад тавигдах ерөнхий шаардлага стандарт бол байсан. Замын хөдөлгөөний дүрм бол байгаа эрх зохицуулалтын хувьд бол байгаа. Ер нь бол энэ манай иргэд маань энэ техникийн шаардлага хангахгүй цагдаагийн хяналт сул болгоо бид нар чинь бас тодорхой хэмжээнд хүн хүчний тоо хязгаартай бүх газар хяналт тавих боломж нөхцөл бас хэцүү. Камерын хяналтаар хянаж байна. Тэгээ энэ хяналтгүйг далиндуулаад одоо ердөөсөө л энэ эцэг эхчүүд маань энийг аваад тэгээ хяналт тавиад ирэхээр нөгөө явган үний замаар явдаг, хороол гэр орлоо зугтаж явдаг ийм асуудлууд их болчиход байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ дэр ер нь бол боловсролын байгууллага дээр энэ ер нь энэ ундаг дугуй, мопед, мотоциклыг хіднээс үрцэн унах ёстой юм. Яаж хөдөлгөөнд оролцох ёстой гэдэг шатны сургалтыг бол тогтмол орох ёстой. Харамсалтай нь энэ маань өөрөө тогтмолж өгөхгүй цагдаагийн байгууллага нэг урьдчилан зэрэглэлийн ажлын хүрээнд тухайн сургууль дээр очиж ордог. Энэ маань өөрөө бас хүртээмж жоохон хүрхгүй учраас мэдээлэл муу байгаад байна. Энэ дээр хамгийн чухал
оролцоо бол энэ эцэг их асран хамгаалж бүх шатны одоо сургалтын байгууллагуудын оролцоо хамгийн их чухал байгаад байна. Тийм учраас одоо мэдээлэлгүй учраас мэдээл байгаа ч гэсэн тэр хүүхдтэй одоо яг өсөндөө шулуух хэлбэл эрхлүүлж ийн л гэж харж байна. 18 наснд хүрээгүй насанд хүрээгүй хүүхдэд мотоциклийн төрлийн сорон гэдэг нэмийг худалдаж авч өгдөг. Он чинь унуулна гэдэг маань хүүхдтэй утга өгөөд зэвсэг өгөөд гараад чи хүн бутчаа тэр хүн дүрчээд ир гэдэгтэй яг нэгэн адил ийм асуудал гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ төрлийн тээврийн хэрэгслэл өөрөө тэр стандартын шаардлага хангаагүй хөдөлгөөнд оролцох боломжгүй л та бүхэн тэр уулын экстрем спорт гэвэл тусгаалсан талбайд нь за спортын чиглэлээр хөгжүүлж бол тусгаалсан талбай байна. Тусгаалсан газруудад л энийг л хүүхдүүдэд унуулах боломжтой. Нийтийн хэрэгцээний зам дээр бусдын эрх ашгийг хөндөж, эрхийг хөндөж энийг хөдөлгөөнд оролцох нь өөрөө хууль зөрчсөн үрдлээ л гэдгийг анхаарч хэлээд байгаа. Одоо ингээд түрээсээ ундаг дугуй бол скутер, мопед бол гараад ирсэн байгаа. Тэгээ одоо бид нар бүгд харж байгаа. Тэгээ би гэхдээ эндээс нэг юу гэж асуух гээд байгаа гэхээр эдгээр зүйлс одоо би яг урагшаа явахаар ч юм уу ер нь бол юу гэдэг юм бэ л дээ. Одоо бид нар ч хамгийн чухал юм ч нөө хамгаалтын малгай за тэгээ ер нь бол хамгаалтын зүйлсүүд айгүй чухал байдаг. Тэгээ миний бодлоор ер нь бол ийм одоо түрээсээ ундаг дугуй скутер, мопедэд болохоор яг ийм хамгаалт буюу хелмет те энийг нь хамтд нь гаргах ёстой шүү ч гэдэг юм уу те ийм зохицуултыг одоо тухайн энэ түрээсийн ундаг дугуй скутер мопедийн компаниудад ер нь гаргадаг болов одоо шаардлага тавьдаг болов. Тэгээ одоогийн хувьд бол бид нар бас нэг 2-3 жил нэлээд бас ер нь болчлоо. Тэгэхээр ер нь бол энэ дээр анхаарахгүй бол одоо ингээл хүснэ ундаг гэхдээ ямар ч хамгаалт байдаггүй. Тэгээ энэ дээр яг ямар хөө зохицуулт хийгддэг юм бол маш зөв асуулт л та энэ. Маш зөв. Тэгээд энэ гадаадд бол яг одоо энэ мотоцикл мопедыг унахт нь хамгаалах малгайг дагалдуулж өгнө гэдэг хууль бас хуульдаа зарим орнууд өөрчлөлт хийж ингэж явж байна. Манай байгууллагын зүгээс л одоо энэ түрээслүүлэгч байгууллагад үндсэндээ 3 жилийн турш хамгаалах малгай тавиач гэдэг. Гэтэл нөгөө байгууллагууд маань юу хийж ийм гэхээр энэ бол жолоочийн үүргээ бидэрт хамаагүй гэдэг байдлаар хандаж ирж байгаа. 3 жилийн турш ингэж хандаж ирж байгаа. Тэгээ хатуугийн хэлэхэд бол энэ хүмүүс маань өөрсдийн эрх ашиг буюу тэр түрээслүүлж ашиг олох зорилгоор бусдын эрүүл мэнд амь насыг золиослж ашиг олж байгаа гэж харж байгаа. Тийм учраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль заасны дагуу манай байгууллага бол тухайн хуулийн заалт нь юу гэсэн бэ байдаг гэхээр тэр үйл ажиллагаа явуулж байгаа чиглэлээр тэр гэмт хэрэг зөрчлийг урьдчилан сэргийлэх таслан зохицуулах зүгээр одоо судалгаа явуулж таслан зохицох арга хэмжээ авах юм үүрэгтэй энэ байгууллагууд. Тэгээ энэ үүргийнх нь хүрээнд бид нэр одоо сая хэлсэн дэр захирамж дээр нэг бүртгэлжүүлэх гэрээ байгуул зөвшөөрлөлтөй үйл ажиллагаа явуулах асуудлууд тавигдж байгаа гэж. Энэ дээр нь бид нар үе шаттай гэрээнийх нь нөхцөл төр одоо тэр хамгаалтын хэрэгслийг тавих шаардлагыг тавих. За тэр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийнхаа хүрээнд үүргийнхаа хүрээнд энэ иргэдийн амь насыг хамгаалах тэр техник хэрэгслийг тавих энэ асуудлууд ингээл тавиад явж байгаа. Тэр үеийн энэ мопед гэдэг төрөл маань өөрөө тэр 4598 гэдэг стандартад заасны дагуу зүүн талдаа нэг тол байршуулахар байгаад байгаа. Тэгээ энэ толлыг бас байршуул гэдэг шаардлагыг бол мөн л олон жил тавьж байна. Эдгээр маань бас бид нар боломж олцоо хүрхгүй байна. Ямар ч гэсэн тавина гэдэг хүлээж авсан юм тавихгүй ингэ яваад. Өөрөөр хэлэх юм бол энэ зорчих хэсэгтээ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй тэр хөвөөгөр явах, баруун гар талын явах энэ тохиолдолд зайлшгүй одоо зүүн гар талаа бусад тээврийн хэрэгслийг ингэж харах ийм боломжтой байх хэрэгтэй. Энэ нөхцөлийг бол энэ эдгээр байгууллага бол бүрдүүлэх ёстой гэж цагдаагийн байгууллага харж байгаа. Энэ чиглэлээр бас холбогдолтой гэрээнд нь тусгуулах асуудал бол хийгдээд ингээд явж байгаа. Тэгээ энэ дээр бас нэг нэмээд ороход одоо за мотоциклийн түрүүн тодорхой хэлсэн бусад одоо игнэдээ ингээд хөдөлгөөнд оролцоод явчихна гэдэг. Тэгэд бусад энэ мопед маань одоо явган хүний зам байхгүй тохиолдолд яаж явах юм бэ гэж. За ундаг дугуйн зам игнэгээр явна. За энэ зам байхгүй бол зорчих хэсгийн баруун гар талаар явна. За баруун гар талаар явахдаа үндсэндээ нэгдүгээр игнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ нэгдүгээр игнэгээр явж байгаа тохиолдолд цуваагаар явах хэрэгтэй. Цуваагаар явж байгаа тохиолдолд нөгөө бусад хөдөлгөөнд оролцогч жолооч нар маань мөн энэ цуваагаар явж байгаа
тохиолдолд хажуугаар нь ордог ч юм уу шахах ийм асуудал байхгүй. Хоорондын цагаар дарталт нь л явах ёстой дөрмөөрөө бол. Тэгэхээр энэ дэр бас бусад жолооч нарын үүрэг байгаад байгаа байхгүй. Тийм үү. Тэгээ хөвөөгөр явсан тохиолдолд мөн эдгээр тээврийн хэрэгсэл маань хөвөөгөр явж байхад бусад жолооч нар маань нөгөө төгжрэлтэй гэдэг байдлаас игнээ үүсгэж хөвөн дээрээ дугуй гаргаж тавиад энэ тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн саад болж бас зорчиж болохгүй. Игнээгээр баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгслэлтэй хөвөөгөр явж байгаа энэ мопед хоёр дугуйт тээврийн хэрэгслийн жолооч нар маань нөгөө жолооч нартаа зам тавьж өгөөд баруун гар тийшээ иргэдэг ч юм уу чигээр явах ийм хөдөлгөөнийг сонгож явах ёстой байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө данганц бас мопедийн жолооч гэхгүйгээр нөгөө бусад жолооч нарт бас үүрэг хариуцлагын дөрвийнхээ залтыг бас биелүүлэх шаардлага тулгарч байгаа. Манайх яг энэ чиглэлийн хөдөлгөөнд өөрсдөө бид нэр суралцаагүй учраас өнөөдөр явганы замаар явж байгаа явган зорчигчд маань маш ихээр гомдол гаргаж байгаа. Гэтэл зорчих хэсгээр ингээд энэгээр тээврийн хэрэгсэл маань зорчоод ирэхээр эсрэгээрээ нөгөө жолооч нар нь маш их гомдол гаргаж ирнэ. Тэгэхээр жолооч нарт нь бас тодорхой хэмжээнд энэ тээврийн хэрэгслийг аль алийнхаа аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохын ингээд дөрмөр бол олон зохицуулаад өгсөн юм. Тэгэхээр энэ дөрмийг маш сайн зодол дөрмийн хэрэгслийг л хангах шаардлага их байгаад байна. Би яг энэ түрээсийн мопедыг унж байсан. За тэгээд яг таны хэлж байгаагаар хөвөөгөрч гэдэг юм уу эсвэл одоо дугууны зам, мопедийн зам бол байдгүй. Үннийг хэлэхэд маш бага байдаг Улаанбаатар, нийслэл Улаанбаатар хотод. Бид ер нь энэ зүйлд бэлэн юм уу? Яг одоо Монголын Улаанбаатарын зам энэ олон түрээсийн мопед, түрээсийн скутерт бэлэн үү? Ийм олон осол эндэгдэл гараад байгаа шалтгаан нь бид бэлэн биш байгаагийн нэг шалтгаан байх боломжтой юу? 3 жил 3000 гаруй осол эндэгдэл гэмтэл судлалын үндэсний төвд мэдэгдэж байна гэж байна. Тэгэхээр таны бас анзаарч байгаагаар гол одоо шалтгаан нь тий юу байгаа бол гэж харж байна. Саяны одоо таны хэлдгээр магадгүй баруун игнэгээр явхад юу гэдгийг автобус нуусдаг шахдаг эсвэл одоо юу гэдгийг тээврийн хэрэгслүүд нь шахдаг. Гэхдээ нөгөө талдаа юу гэдгийг автобус машинууд бол автомашинууд бол төмөр одоо тий гадуураа ингээ хамгаалалттай явж байгаа. Гэтэл яг одоо юу гэдгийг мопед унж байгаа, скутер унаад явж байгаа хүмүүс бол яг биеэрээ ингээд явж байгаа тий эндэгдэл авах одоо маш өндөр боломжтой нөхцөл байдалд байж байна л та. Тэгэхээр ер нь гол шалтгаан нь юу юм шиг таны хувьд анзаарэгдэж байна. Нөгөө талдаа бид энэ одоо олон скутер хэдэн 100000 те энэ скутерийг түрээсийн зүйлийг түрээслэхэд манай Улаанбаатар хотын зам бэлэн үү? Ер нь одоо шуудхан хэлчихэд бол Улаанбаатар хот гэлтгүй манай улсад байгаа энэ замын байгууламж өөрөө яг стандарт шаардлага бүрэн хангаж ийн гэдэг дээр бол маш их хэрэгэлзээ байгаа. Ялангуяа энэ төрлийн тээврийн хэрэгслийг явуулахад бол бэлэн биш гэж би зөвхөн өөрийн өнцгөөс харахад бол бэлэн биш байгаа гэж. Яагаад бэлэн биш вэ гэхээр яг төрөний хэлдэг хоригдлоод байгаа учраас энэ бол бэлэн биш байгаа. Хоёрдугаарт энэ төрлийн тээврийн хэрэгслүүд өнөөдөр техникийн шаардлага хангаж байгааг бол хангахгүй байгаа гэдэг ийм асуудал байгаа. За гурав дахь асуудал бид нэр хууль эрх зүйн зохицуулалтын хувьд замын хөлөөний дөрмийн хувьд бол бэлэн байна. Зохицуултууд нь бүгд байж байна. Гэтэл энэ хууль эрх зүйн зохицуулалтыг мөрдөж байгаа хүмүүсийн мэдлэг хөдөлгөөнд оролцох соёл сахилах нь өөрөө бэлэн байна уу гэдэг нь хэлэхэд энэ бэлэн биш. Яг тэгэхээр бид нэр өнөөдөр ерөнхий боловсролын сургууль боловсролын тухай хуулинд 2023 онд нэмэлт өөрчлөлт ороод энэ осол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтын агуулгыг заавал хөтөлбөртөө тусгасан байна л гэж ингээд заасан байдаг. Гэтэл өнөөдөр хөтөлбөр нь батлагдчихад хөтөлбөр нь батлагдсан эсэх нь тодорхойгүй. Энэ сургалт орж ирнэ бол өнөөдөр яг өмнө бол ороогүй. Тэгээд энэ 10 хүртэлх насны хүүхд замын хөдөлгөөнд яаж оролцох гэдгийг мэдэхгүй. 10-аас 14, 16 нас хүртэлх хүүхд нь ундаг дугуйг унгатаа хаагуур орох гэдэг дөрвийн залтаа мэдэхгүй. 16 нас хүртсэн хүн нь энэ төрлийн тээврийн хэрэгсэл мопед мотоциклаа ялгахгүй. За ялгаж байгаа ч гэсэн хаагуур яаж хөдөлгөөнд оролцох вэ? Хамгаалах малгай өмсдөггүй юу гэдгийг мэдэхгүй. Жолоодох эрхийн үнэлтэд явдггүй явахгүй юу гэдгийг мэдэхгүй. Ийм нөхцөл байдал байгаа. Тэгэхээр энийг бид нэр зайлшгүй энэ сургалтын байгууллагуудад хамтарч энэ сургалтыг зайлшгүй зохион байгуулах
зайлшгүй шаардлага байгаа. Тэгэхээр эрх зүйн зохицуулалт бэлэн байгаад энийг мэдээ хөдөлгөөнд оролцож байгаа сургалт өөрийн энэ систем бэлэн биш байна. Тэгэхээр ер нь бол энэ төрлийн тээврийн хэрэгслийг яг явуулахад бэлэн үү бэлэн биш үү гэдэг асуултад бэлэн биш байна л гэж би харж байна. Одоо ингээд 2 дугаар тээврийн хэрэгсэл явган зорчигчтой бол одоо мөргөлдөх эрсдэл бол ер нь их гардаг. Тэгээ энэ тохиолдолд ер нь хариуцлагыг ер нь хэрхэн тооцдог юм бэ? За ер нь энэ нөгөө зам гэдэг нэр томьёонд чинь энэ замын зорчиг хэсэг тээврийн хэрэгсэл явж байгаа. Тэгээд ундаг юуны явган үний зам тэр дундах тусгаарс ногоон байгууламж гэдэг бүхэлдээ энэ зам гэдэг нэр томьёонд орж явдаг. Тэгэхээр энэ өөрөө явган үний замаар яваад энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй мөрөдөө явган яасан ч гэсэн энэ өөрөө зам тээврийн осол мөн үгүй мөн. Тэгэхээр энэ төрлийн юуг бол одоо яг замын хөлбөмбөний дүрмээр та явган үний замаар явахгүй байсан гэдэг дүрмийнхаа заалтыг нөгөө талдаа нөгөө хүмүүс насанд хүрсэн нүү энэ төрлийн тээврийн хэрэгслийг унах насандаа хүрсэн байна уу гэдгийг хард. Тэгээд энэ дүрмийн залтуудаар л одоо шалгаж хэрэг өртөг мөдөн байтал ажлын үед энэ дүрмийн залт зөрчсөн энэ ийм нөхцөл үүссэн байна гэдгийг шалгаж тогтоогол хариуцлага тооцож байгаа. Тэгээд 16 нас хүрээгүй хэрвээ та энэ төрлийн тээврийн хэрэгслийг хүүхдэд унуулад явцсан бол нөгөө жолоодох эрэхгүй хүнд жолоо шилжүүлсэн гэдгээр нь эцэг асран хамгаалагч дээр нь хариуцлага тооцох. За цаашаа эрүүгийн хариуцлага үйлдэх ийм асуудлууд бол яригдж байгаа. 16 нас хүрсэн хүн өрөө унж яваад ийм асуудлууд гарах юм бол тухайн дүрмийн заалтаараа одоо хамгаалах малгай өмсөх байсан уу өмсөөгүй гэдгээр нь те байрлал явах гэдэг юм уу. За явган үний гарцаар гарахдаа та түүж гарах байсныг хөдөлж гарах байсныг одоо унаж гарсан байж гэдэг юм. Ингээд дүрмийн залтуудаар тэгээд 18 нас хүрсэн бол тэр суран хүрээгүй хүмүүс нь бол эрхийн үнэлэхгүй тэрэлж жолоодсон гэдгийг ч юм уу. Ингээд бүр хууль эрх зүй хариуцлага хүлээх тогтолцоонууд бол бас байгаа. Энэ дээр тодорхой нэг шалгалтын үйл ажиллагаанаас нөхцөл байдлыг тогтоогод ингээд зохих хариуцлагын хуулийн дагуу хүлээлгэл ингээд явдаг. Таны анзаарч байгаагаар иргэдийн дунд гарч байгаа яг энэ скутер, мопед, сурон, мотоциклтэй холбоотой эдгээр гэмтэл одоо ослын хамгийн түгээмэл шалтгаанууд та юу гэж анзаарч байгаа вэ? Ямар одоо ослууд хамгийн их одоо та бүгдийн одоо бүртгэл дээр хэрэг бүртгэл дээр ирж байгаа бол ер нь бол хамгийн их түгээмэл нэлээд олон шалтгаан байна. Саяны хэлээд байдаг энэ одоо ямар ч одоо дүрмийн мэдлэггүй энэ төрлийн тээврийн хэрэгсэл унчаад би хаагуур яаж явах вэ? Ямар замын хөлийн дүрмийн мэдэх вэ гэдэг мэдлэг эрдээс алга. Энээс шалтгаалж осол гарч байна. За энэ засгийн газрын 11 гомдол дээр бол эрдээс дийлэх хүний явган үний замаар явуулж байгаа асуудал дээр л гомдол гараад. Тэгэхээр гол шалтгаан нь бол энд байгаа. Хоёр дахь том гол шалтгаан тэр мотоциклтэй холбоотой том шалтгаан бол манай мотоцикл маань энэ механикцсан тээврийн хэрэгсэл унж байгаа гэдгээ мэдгүй нэг хэсэг байна. Мэдж байгаа хэрнээ энэ төрөний хэлдэг байрлал явах, уулзуур нэвтрэх, игнээ байр зөрчих энэ асуудлууд бас болж энэ төрлийн тээврийн хэрэгсэлд осолд маш их өртөж байна. Урсгал сүрж байна, гэрэл дохио зөрчиж байна. Игнэндээ зогсохгүй яг уулзуур дээр тэр игнээг одоо үргэлжлэн цагаан шумаарж гэдэг юм уу бусад байдлаар зорчоод уулзуур давхар ингээд зогсож байна. Тэгээ энэ шалтгаанаас болж осол маш их гарч байна. Дээр нь өдөөсөө хамгаалах малгай гэдэг зүйлийг өдөөс огт хэрэглэхгүй хамгаалах малгай. Өөрөөр дүрмд бол энэ мотоцикл мопедийн жолооч нь хамгаалах малгайтай, зорчигч нь хамгаалах малгайтай байх зохицуултын заагаад өгсөн байдаг. Тэгээ энэ өөрсдийг эрсдлээс хамгаалах асуудлыг өдөөсөө урдаа тавихгүй өдөөсөө энийг тухайн ажил үүрэг даалгавар гэдэг юм ажилдаа цагтаа очижул болж хоолндоо цагтаа найз нөхдөд уулзахдаа очижул болж гин гэдэг нэг жижигхэн эрх ашгийг эрүүл мэндээр жижигхэн эрх ашигаа өмнөө тавиад бусдын эрх ашиг бусад хөдөлгөөнд оролцохын эрх ашиг гэдэг юм өдөөсөө хайхрахгүй өөрт байгаа хариуцлага гэдэг юм ухамсарлахгүй байна. Энэ өөрөө энэ төрлийн тээврийн хэслүүд зам тээврийн осолд өртөх гол шалтгаан болоод дээр нь энийг түрээслүүлж байгуулгууд
түрүүн хэлсэнтэй би. Тэр хүний эрүүл мэнд амь насаар одоо тэрийг золиослж ашиг болох асуудлаа түрүүнд нь тавьдаг нь хамгийн харамсалтай. Энэ түрээслүүлэгч байгууллагуудын одоо эрхийг хэн өгдөг юм болоо? Энэ одоо бас нэг үйл ажиллагаа явуулж байгаа ялангуяа одоо тийм зам тээвэрт одоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага хаанаас энэ эрхийг авж ийн нөгөө талаас олон зөрчлүүд бас байгаад ирсэн. Жишээ нь одоо малгай байхгүй гэж ийн замун одоо баг 16 нас хүртэл хүүхдүүдэд унуулад байна гэж ийн. Тэгэхээр энэ ер нь зам нь бэлэн биш вэ гэж ийн. Тэгэхээр энэ дээр аль байгууллага нь одоо энэ түрээслэгч байгууллагуудад үйл ажиллагаа явуулах энэ эрхийг нь өгдөг юм бол тэгэхээр энэ бол өмнөх жилүүдэд бол ямар ч зохицуултгүй явчихсан. За. Тийм энэ байгууллагууд орж ирээд тэгээд тийм зөвшөөрлөх нь энэ харилцаа өөрөө байхгүй байсан. Тэгээд энэ харилцааг үүсгэхийн тулд одоо нийслэлийн засаг даргын саяны энэ 3 сарын 20-ны өдөр гарсан захирамж гарсан. Энэ захирамжаар нийслэлийн ер нь нийтийн тээврийн бодлогын газар маань энийг хариуцаад одоо энэ байгууллагуудтай ингээд гэрээ байгуулад зөвшөөрөл олгох ийм харилцааг үл энэ жилээс үүсгэж байгаа. Инхээр бас энэ байгууллагууд маань тодорхой хэмжээнд тэр гэрээний шаардлагуудыг хангаж бас тодорхой хэмжээнд хариуцлах байх гэдэг ийм асуудлууд байгаад байгаа. Хуучин бол ямар нэгэн зохицуулалтгүйгээр хэн нэгэн хяналтгүйгээр орж ирж исэн байна гэж ойлгох юм шүү дээ. Тэр нь энэ дээр гол нь хяналтгүй орж ирэхэд бас энэ гайлын байгууллага байгаа. Энэ гайл хил гайлаар энэ төрлийн тээврийн хэрэгслүүд маань өөрөө нөгөө бараа бүтээгдэхүүний ангилд орж ирээд тэгээ энийг нь Монголд оруулж ирээд бараа бүтээгдэхүүнээр оруулж ирээд угсраад ингээл тавьчихдаг ийм асуудал байгаад байгаа. Уул нь бол эдгээр нь өөрөө одоо нэг тодорхой юмыг л бид нар ойлгох хэрэгтэй. Тээврийн хэрэгсэл эдгээр чинь мөн биш гэдэг ийм нэг маргаантай асуудлууд яриад байдаг байхгүй. Тэгэхээр жолооч гэж хүнийг жолооч гэж хэлэхээр заавал үнэлттэй хүн жолооч гэдэг. Ингээ хоёр дахь маргаан гарч ирдэг. Тэгэхээр энэ төрлийн тээврийн хэрэгсэл маань ердөөсөө л тэр олон улсын хууль эрх зүйн зохицуулалт манай улсын хууль эрх зүйн зохицуулалтаар бол тээврийн хэрэгсэлтэй хамаардаг. Тэр унаж яваа тодорхой ачаа барааг одоо зөөж шилжүүлэхтэй холбоотой энийг тээж байгаа л энэ тээврийн хэрэгсэл. Тэрэтэл ердийн өсөг хүртэл тээврийн хэрэгсэлд ордог ундаг дугуй. Энэ бол тээврийн хэрэгсэл. Гэхдээ энэ төрлийн тээврийн хэрэгслийг уул нь тухайн үйлдвэрлэж байгаа техникийн паспорттой хил гайлаар орж ирэхэд нь гайлынхын бичиг энэ бүртгэлтийг ингээд оруулаад өгчвөл одоо бүртгэлд авах ч гэсэн хэлбэр байгаа. Амар байгаа байхгүй. Техникийн үзүүлэлт бүх юм тогтоогдоод. За энэ бол мопед, энэ бол мотоцикл. Үзүүлэлт дээрээ таавал улсын дугаартай таавал 18 нас хүрсэн жолоод хөнгөлөлттэй хүн унана. Таавал 16 нас хүрсэн үедээ энийг унана. Ингээд ийм ингээ бүртгэлжүүлэхэд хүртэл хялбар болгоод. Тэгтэл энийг маань одоо гайлын билээр хил гайлаар орж ирэхдээ өдөөсөө бараа бүтээгдэхүүнээр авчиж оруулж ирээд нэг асуудал үүсгээд бас нэг юм харилцаа байгаад байна. Тэгээ энэ бас нөлөөлж байгаа гэж харж байгаа. Одоо бас нэг ийм юм яригдчихээн л да. Таны хэлдгээр баруун талын одоо нэгдүгээр игнэгээр тийм баруун талаа бариад ингээд явж байна гэж юм. Тэгэнгүүт нөгөө бас л одоо магадгүй машина тавиал замын хөдөлгөөнийг төвчрлийг багасгах гад нөгөө хүн маань одоо мопед ч юм уу тийм тэнцээ эсвэл скутерээ ингээд унаал нэгдүгээр игнэгээр баруун талаа бариад явжангууд машинуудад шахагдаад идэг. За тэгээд нөгөө машинуудад дайруулж өгөхгүйд бол бас ингээд хүний зам руугаа орчингууд хүмүүстэй адлагдаад идэг. Тэгээд энэ нэг түрээсийн гэх юм уу одоо өөрийнхөө худалдаад авсан чинь нөө мопед скутерээ унаад явхаар аль зам дээр ингээд нэг юм ад үзэгдээд нөгөө талдаа юу гэдгийг эн чинь бас замын хөдөлгөөнийг сэрэгжүүлэгч гэдэг юм уу эсвэл нэг машиныг ч гэсэн оролцоог нь багасгах гэж байна гэж бас эдгээр хүмүүс маань яриад идэг. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ бас яах вэ? За угаасаа зам тээврийн хүний зам дээр бол явж болохгүй нь бол тодорхой болчихж байгаа юм байна. За тэгээ хөвөө олон за баруун гар талаа бариад явах нь зүйтэй болчиход байна. Гэхдээ энэ дээр бас нэг бидэнд соёлч гэх юм уу тийм аль эсвэл бие биенийгээ харилцан хүндлэх нэг юм туршлага байхгүй байгаа даа. Тэгэхээр таны хувьд мэрэгжлийн үеийн хувьд энийг бас юу гэж харж байгаа вэ? Яаж нэг аль болох нэг нэгнийгаа гимтээчгүйхэн шиг айтайхан явмаар юм битээ тийм ээ? Тий, ер нь бол яг бид нэр төгжрөл гэхээсээ илүүтэйгээр төгжрөл бол дид үтэц зам замын байгууламжийн тэр зөв зохион байгуулалтаар л бол арилдаг ийм асуудал байна. Дээр нь
төвжилд нэг нөлөөлж байгаа асуудал нь жолоочийн сахилгын замын хөлөөний дүрмийн хэрэгжилтийг хэр хангаж өгнө гэдэг асуудал өөрөө тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Энэ жолооч гэлтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа хөдөлгөөнд оролцогчд нийтээр хамаарах асуудал. Явган зорчигчд үржилд нөлөөлдөг. Тэгэхээр явганы гарцан дээр бид нар баруун гар талаа бариад ядж ихтэл явганы гарцан дээр гэрэл төхөө зөрж өнгөрөхтөл нөгөө хоорондоо ингэж огтлцоод идэг. Явганы гарцан дээр огтлцдог асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр явган зорчигчд энэ бас хамааралтай байхгүй. Ер нь бол тэгэхээр энэ түгжирэл бол ийм олон нөлөөллөөс нөлөөлж байгаа. Гэхдээ түгжирэл гэхээс илүүтэйгээр энэ зорчигчдын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг нэмэрт байх ёстой. Тэрнээс түгжирлийг даван туулгаж байгаа түгжилтэй гэдэг байдлаар энэ төрлийн тээврийн хэрэгслийг унчаад нөгөө бусдын эрхийг зөрчөөд хөдөлгөөнд оролцоод аюултай нөхцөл байдал эдээс үүсгэж хөдөлгөөнд оролцож болохгүй. Ингийн тул тэр замын хөдөлгөөний дүрм гэдэг зүйл байгаад байгаа байхгүй юу? Энэ дүрмийг бүх нийтээрээ дагаж мөрдөгчиж өөрөө тэр мафиад ундаг дугуур явж байгаа хүний аюулгүй байдал чангагдана. Жолооч зорчигчдын аюулгүй байдалч хангагдана. Өнөөдөр яг энэ төрлийн нэг харилцаа одоо маргадгүй чинь зөвхөн төрөөслүүлэгч байгуулгын 36 мянга гэдэг чинь иргэдийн гар дээр бас нэг 10-20 мянга байхыг үүсгэж. Тэгээд ингээд 50 маргааш 60 70 100 мянгад хүрэхийг үүсэхгүй байхгүй. Тэгтэл энэ дээр ирээдүгөө харах юм бол бид нар мэдээж яг таны хэлж байгаа та хэд хэлж байгаа энэ ундаг дугуун зам ундаг дугуй игнэ. За ингээд зорчих хэсгийн тэр хөвөө гэдэг юм зайлшгүй тавигдах ёстой. Яг үнэ. Тий, энэ нөхцлүүд нь өөрөө бүрдчиж энэ хөдөлгөөнд оролцох ёстой. Ер нь бол тэгээд энэ зам байхгүй тохиолдол одоо орж гараад л явахын л замын хөдөлгөөний дүрм нээлттэйгээр л зохицуулж өгсөн. Тэрнээс одоо шууд хатуугаар гэдэг юм уу зөвхөн зорчих хэсгээр баруун гар талаар яваа гэдэг иргэдийг ингэх юм бол мэдээж нөө 16 нас 18 насны чинь бас л ялгаа байхгүй хүүхэд шүү дээ. Эднийг бид нар бас шууд тэр бол зорчих хэсгийн баруун гар талаар ор гэдэг хатуу энэ бол дүрм бол өөрөө зааж өгдөг юм уян хатан шин чанартай байдаг. Тэгээд гол нь бид нар энэ замын байгууламж энэ дэд бүтцийг л хөгжүүлэх зайлшгүй шаардлага одоо тулгарч байна л да. Бид нэр олон жил төгжрлээ харж явсаар байгаа л тэнд байсан нөгөө метр 20 гэдэг юм хийгдэх 80-аас метр 20 хийгдэх хөвөөгөө бид нар байхгүй болгоод л нөгөө машиныхаа игний талаа хараад ингээл маш олон жил яваад ирсэн. Замаа барихтаа бид нар ундаг дугуй игнийг орхитуулж хийж ирсэн. Дандаа л нөгөө нэг машинтай хүнээл явуулах юм олон жил ингэж бодлого нь ингэж явж ирсэн юм бас алдаа энэ дээр харагдаад байгаа. Одоо нөгөө иргэдийн дунд одоо яг саяны бидний ярьсанчлан бол ингээ маш олон хүчин зүйлсүүд байгаад байгаа. За тэгээд нөгөө бидний мэдэхгүй байгаа зүйлсүүд байгаад байгаа яг иргэд ч гэсэн тий. За тэгээд ер нь иргэдийн дунд ингээд 2 дугуйт тээврийн хэрэгслийн зөв хэрэглээг ер нь нэмэгдүүлэхийн тулд цагдаагийн байгууллага болон тий одоо ер нь ямар сургалт мэдээллийг ер нь ямар ажлуудыг ер нь хийхээр төлөвлөж байгаа хийж байгаа вэ? Тий ер нь бол бид нар одоо энэ захирамжин дээр ч байгаа одоо боловсролын байгуулалтад хамтарсан сургалтуудыг л зохион байгуулахаар төлөвлөсөн байна. За иргэдэд мэдээж энэ төрлийн сургалтууд бол маш их явагдана. Модуль сургалт тэгээд энэ өсвөр насны ялангуяа энэ чинь 15-аас 19 насных маш их хүртэж байгаа байхгүй. Тэгээ энэ нас руу чиглэсэн сургалтуудыг маш их явуулна. За дээр нь энэ боловсролын байгууллагууд бас жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудтай холбоотой асуудлууд бүрэн одоо шилжиж очсон байгаа. Хууль эрх зүйн зохицуулалтынхаа хүрээнд. За үүнтэй холбоотойгоор бид нэр энэ жолооч бэлтгэх журам, за жолоочийн сургалтын хөтөлбөр, за тэр жолооч бэлтгэж сургалтын байгууллагуудад тавих дэх шаардлага энтергээд нэг 5-аас 6 журам боловсруулагдаад бас одоо энэ эх 7 хоногоос бас иргэд олон нийтээс санал авах нээлттэйгээр ингээд тавигдахаар ингээд явж байгаа. Энэ ажлын хэсэгт бас цагдаагийн байгууллагаас байгаа. Тэгэхээр энэ дээр тэр жолооч бэлтгэх журам дээр одоо манай байгууллагаас бол ундаг дугуй мафиадын хөдөлгөөний сургалт гэдэг юмыг л
тавьж өгч байгаа. Тавьж өгч. Ингэм бол ядаж энэ 10-аас дээш насныхан маань яаж ундаг дугуйг хэдэн настайдаа унах юм? Ингэж унахтаа бид нэр хаагуур явах юм. За 16 нас хүрсэн тохиолдолд энэ вафет гэдэг юм унах юм байна. Тэгвэл энийг бас хаагуур яаж явах юм? Ингээ 18 нас хүртээ бид нөгөө механикчны ерөөслийн жолооч болох юм байна гэдэг ч юм уу. Ийм хөшүүрэг, ийм сургалтын нөхцөлийг бүрдүүлэхгүй болохгүй болсон учраас энэ заалтыг бол оруулж өгөх гээд ажиллаж байгаа. Дээр нь бас замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд бас холбогдох нэмэлт өөрчлөлтүүдээр бас саналуудыг өгөөд байгаа. За энэ нь болохоор яг тэр иргэн албан тушаалтны үүрэг хэсэгтэн тэр эцэг их асран хамгаалж бүх шатны сургалтын байгууллага 10 хүртэлх насны хүүхдийг харгалзахгүйгээр төлөвлөгөөнд оролцуулахгүйгээр ингээд заалт байдаг. Яг энэ заалт дээр нь бид нэр 16 нас хүрээгүй хүүхдийг мофед болон түүнтэй адилдах төрлийн тээврийн хэрэгслийг унуулахгүй байх. За 18 нас хүрээгүй хүүхдийг механикчсан тээврийн хэрэгслийг унуулахгүй байх гэдэг ч юм уу те. Энэ заалтуудыг бас тусгаж өгье. Ингэснээрээ бас тэр эцэг их асран хамгаалж маань хариуцлага нь өндөрж нөө гэдэг ч юм уу. За энэ одоо төрлийн тээврийн хэрэгслүүд маань одоо өвлийн улиралд хөдөлгөөнд оролцдог шүү дээ. Тэгэхээр энэ өнгөрсөн онд анх удаа нийслэлийн засаг даргын захирамж гаргуулсан энэ орчин зэрэглэл тухай хуулиа барьж хагаад ямар ч нэг 10 сараас эхлээд одоо энэ 4 сарын 11 өдрийн хүртэл хугацаанд мотоцикл, мопед энэ төрлийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах. Энэ өөрөө улирлын шин чанартай манайхан ундаг хүч. Энийг нь бас ялгаа авахгүй тэр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайд оруулаад хуульчлаад өгчүүл энэ төрлийн тээврийн хэрэгслийг бас өвлийн улиралд унахгүй байх нөхцөлийг бүрдүүлээд ингэснээр бас түүнээс үүдэлтэй зам тээврийн хослол насралт гэмтлийг бууруулах юм уу гэдэг байдлаас ингээд эрх зүйн зохицуулалтын хувьд бол иймэрхүү ажлуудыг хийе гэдэг байдлаар сургалтын хувьд бол ингээд явж байгаа. Тэгээ хамгийн гол чухал юм бол нөгөө замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэр хүн автомашин зам орчин гэдэг нэг юм зохиц систем байгаад байдаг. Энэ зохиц систем өөрөө бүгд ажиллаж энэ аюулгүй байдал хангахад нь энийг дан ганц цагдаагийн байгууллагын зохиц системийг ажилуулж бүрдүүлж нөхцөлийн төрж бол чадахгүй. Тэгэхээр тэр хүнийг бид нар яаж бэлтгэх юм, яаж боловсруулах юм, эрүүл мэндийн хувьд ямар байх юм гэдэг эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллага, тэгээ хууль эрх зүйг бид нар хүндээ яаж хүргэх юм гэдэг асуудал. Тээврийн эзлийн техникийн асуудал гэж ярихаар тэр техникийн хувьд бид нар шаардлагыг нь хил гайлаар оруулж ирэхээсээ өксүүлээд ямар шаардлагуудын тавих яаж хөдөлгөөнд оролцуулах юм гэдэг. Тэгээд тэр зам орчны аюулгүй байдлыг бид нар яаж хангах юм гэдэг. Энэ зам орчныг хариуцсан байгууллагууд юу хийх юм гэдэг. Энэ бүх юм чинь хуулиар өөрөө тодорхой байгаад байна. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтийг өөртөө хариуцсан байгууллагууд нь чиг үүргийнхээ хүрээд энэ дээр бүгд анхаарах хандуулж иж дээр нь энэ эцэг их асран хамгаалагч нар анхаарлаа хандуулж иж энэ төрлийн тээврийн хэрэгсэл гэлтгүй ер нь Монгол улсад замын хөдөлгөөний аюулгүй хангалтын шүү гэдгийг хэлэх байна. Шат чатандаа л анхаарах, илүү хариуцлагатай байх шаардлага одоо бидэнд тулгарч байна. Та бүгдийн хувьд ер нь цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор яг энэ 4 сарын 10 гэдэг те нэг энэ тоос байгаад байгаа шүү дээ. Энийгээ ер нь өөрчилж уялдуулж ажиллая гэж боддгоо. За сүүлд харахад л ер нь бол 3 сарын сүүлчээс эхлээл яг энэ мотоциклууд, мопедууд те өөрсдийн одоо энэ юу гэдгийг хувийн тээврийн хэрэгслээ бол унж байгаа харагдаж байгаа. Тэгээ 3 сарын сүүлд гэхэд ер нь бол дулаарсан байсан л да те. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бас ямар суурьтай байвал. Тэг ер нь бол манай улсын чинь цаг агаар бол эрс дэс шүү дээ. Тэгээд энэ өөрөө бас нэг цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой ерөнхий байдлаар 4 сарын 10 л гэдэг. Гэтэл одоо 4 сарын 10 өнгөрч гэтэл засарч байгаа шүү дээ. Гэтэл зарим үед 3 сар тэг нөө хаврын тэнгэр чинь бас янз бүрийн байдалтай байдаг. Тэгээд зарим аймагуд маань бас энэ төрлийн тээврийн одоо өмнө говь гэдэг юм уу, замын үд гэдэг юм уу бас тодорхой хэмжээнд градус нь 10 градус энэ төрлийн тээврийн унах боломжтой ингээд эрсдэс байдаг учраас бас энэ цаг агаарын нөхцөл байдлыг бол нэлээд судалж эсвэл одоо цаг агаарын градусаас нь хамааруулж хориглох ч юм уу те ийм нөхцөл байдлыг л
хуульд л оруулах гэдэг бодолтой байна. Аха. Та бүгдийн хувьд бас энэ толгойн өвчин болгож байгаа ямар асуудал вэ? За сүүлд бол суран болвол гадуур давхих нь харьцангуй багасжээ. Ер нь бол нөгөө 18 хүртэлх насны за цаашлаад нөгөө ангилал шаардсан тий үнэмлэх шаардсан. Үүнтэй холбоотойгоор хэрэгжтэн нэлээд сайн явж байна уу гэж харж байна. Гэхдээ нөгөө талаараа яг та нөгөө ярианда дурсан шүү дээ. Нөгөө хотгой хорооллуудын дундор их нууцаар сүлжиж явж байна. За би бинийгаа давхарлаад бараг ингээд 2-3-аараа ч явж байгаа бас тохиолдлууд их байгаа дээ шүү. Тэгэхээр энэ тал дээр бас ямар одоо арга хэмжээг та бүгдийн зүгээс авахар төлөвлөж байгаа вэ? Тийм ер нь бол бас нэг толгойн өвчин бол энэ мотоцикл суран. Тийм ба. Тийм тэгээд энэ бид нар одоо сүүх тэгэл хороодын засаг дарга нар дүүргийн гэмтэргээр сурсан зэрэглэх зохицуулах зөвлөлийн ажлын салбар зөвлөлүүд гэдэг эднэртэй бол хамтарч ажиллаж байгаа. Тэднэрээр мэдээлэл өгөх сурчлагын ажлуудыг л зохион байгуулж байна. Энэ дээр нэг том толгойн өвчин бол нэг мотоциклчдын одоо зуны үйлрэлэл унахаар дуу чимээ. Яг үнэ тийм. Энэ дээр бас иргэдийн гомдлоос салтгүй. Тэгээ энэ мотоциклчдад нилээдгүй бас клуб тэр бүлэг бөөгнөрл нэгж байгаа байдлаар нь иргэдэд сурчлага ажлыг хийгээд байгаа хэрнэл эдгээр маань эрдээсээ энэ нөгөө бусдын эрхийг зөрчиж гин гэдгийг эрдээс ойлгохгүй ингээ хөдөлгөөнд оролцоод байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бас бид нар чанга дуутай мотоциклтай холбоотой арга хэмжээнүүдийг нэгдсэн хэлцүүлэлтүүдийг л зохион байгуулдаг. Тэгээ энэ дээр бас иргэдийн гомдол мэдээлэл бол нилээдгүй нэмэгдэж ирдэг. Тэгэхээр энэ дээр энэ одоо спорт клубүүдийн ач холбогдол эдний үйл ажиллагаа нэлээд хамгийн чухал байгаа. Хэдийгээр бид нар манай клубийнхан манай нэгдлийнхэн гэдэг юм уу эдгээр маань ингэж дуу чимээ гаргадаггүй гэдэг байгаа гэж гаргаал яваад байгаа байхгүй гаргаал яваад. Тэр хэдийл түрүү хэлсэн тэр кросс гэдэг манай спорт клубийнхан спортын уралдаан тэмцээнд орохдоо энэ кросс мотоциклыг ямар ч төлгүүгээр ямар ч улсын дугаар бүртгэлгүйгээр ингээд унаад яваад байгаа байхгүй. Эдгээр бол явж болохгүй. Эднийг бол таслан зогсооно гэж харж байгаа. Олонних байгууллагууд нь хариуцлага тооцох. За гудам замд төлсөн түрүүний хэлдэг нөгөө стандартын шаардлага хангаагүй гэдгээр бол энэ хөдөлгөөнд оролцох ёсгүй тэр тусгаалсан талбайдаа л явах ёстой. Тэгээ одоо яалчгүй дэлхийн улс орнд хүртэл тэр дисплей гэдэг юм уу чанга юм байгаад идэг. Тэр стандартаараа тохирцсон хүртэл хүмүүст тэртээ чанга дуутай бас ойлгохтой байдаг. Тэгээ энэ бас өөрөө хөгжлөөд байгаа ийм одоо мотоциклчдын янз бүрийн мотоциклууд оруулж ирж байна. Энийг нь хууль бусаар тооноглоо чанга дуу чимээтэй болгож унж байгаа нэг хэсэгч байгаа. Тэгэхээр энэ дэр нэг хүний эрх ашиг өөрөө нөгөө хүний эрх ашигаар бас хөндөгддөг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ эрх ашигыг хамгаалахын тулд холбогдох хууль эрх зүйн зохицуул замын хөдөлгөөний дүрэн байх. Энэ хууль эрх зүйн зохицуул дүрмийг хэрэгжүүлэхийн тулд бусдын эрх ашигыг хамгаалахын тулд тэр хөндөгдөд байгаа эрх ашигыг хамгаалахын тулд цагдаагийн байгууллага хяналт шалгалт хийж ажилладаг. Тэгээ энэ дээр бас нийгмийн захим сүлжээг ашиглаж цагдаагийн байгууллагаас хийж байгаа контент үйл ажиллагаа явуулж байгаа хяналт шалгалтыг одоо үүсгэх байдлаар, буруутгах байдлаар бараг л бусд орнд эдгээр чинь чөлөөтэй явдаг штэ. Мафиудыг ингэж ийн, мотоциклчдыг ингэж ийн гэдэг ийм одоо буруу нөлөөллийн юмнууд хийгээд идэг. Иргэд маань маш их байдаг. Энийг дэмждэг, энэ үйл ажиллагааг дэмжиж захин орчинд одоо сурчилдаг асуудлууд хүртэл байна. Тэгэхээр энэ дээрээ бас иргэд маань бас жоохон ухамсартай хандах ёстой шүү. Ер нь энэ зам тээврийн осол зөрчлөөс улсын хэмжээнд нэг 500-аас 600 хүн одоо Монгол улс чинь жил болгон амь насаа алддаг. Үүнээс бага насны хүүхэд нэг 50-аас 60 жил тутамдаш. Тэгээ энэ мотоцикл, энэ ундаг дугуй сорон, энэтэй үүдэлтэй ялангуяа мотоциклаас холбоотой жилдээ бас нэг 80-аас 100 гаруй хүн амь насаа алддаг. Тэгэхээр эн чинь цаана хүний амь нас байгаа. Хүний амь нас байгаа гэдэг юмыг л ойлгох хэрэгтэй. Тэрнээс хин нэг нь эрхэлдэг, хин нэг нь тоглож нааддаг унаа бол биш гэдгийг л эцэг эхчүүд
маш анхаарах хэрэгтэй. Тэглгүй яах вэ? Үүнтэй бол өстой 100% санал нийлж байна. Тэгээд яалтчгүй л одоо чанга дуутай мотоцикл машинууд тийм явахаар одоо хөгшин хүмүүс, өвчтөө хүмүүс, хүүхдүүд яг гэрте байгаа хүмүүст бол үнэхээр хэцүү байдаг. Тэгэхээр миний ирэхээр нөө чиний ирэх хязгаарлагдана гэдэг үг бол үнэн. За тэгээд өнөөдөр бол яг энэ хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой маш дэлгэрэнгүй яриаг мөн маш одоо хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн танд их баярлалаа. Тэгээд цаашаад та бүгдийн хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ тий сургалт бүх зүйлд нь амжилтыг хүсье. Тэгээд өнөөдөр бидэнтэй тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын зам тээврийн хяналт төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга цагдаагийн хорондоо очир отойлаа. Цаг зав гарган ирсэн танд их баярлалаа. За та бүгдд их баярлалаа. За баярлалаа.